Бүхий өргөний асуудал гүнзгийрч нийтийн дууны уран бүтээлчид тоглолтоо хийх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал 4-р сард тоглогдох байсан хэд хэдэн тоглолт хойшлолж өөр газар болсон бол өнөөдөр мөн тоглогдох байсан дуучин Гансувтын тоглолт мөн л хойшилж 5-р сарын 2-нд болохоор болжээ. Бөхчүүдийн үл олголцох энэ асуудлаас болж бид бүгд бол ингэж хохирж байгаад бол үнэхээр харамсалтай байна. Сэтгэл санааны дарамт гэдэг бол бас үнэхээр хэцүү байдаг юм байна гэдгийг бас үнэхээр сүүлийн 7 хоног бол одоо эзлээ. Тэгээ та бүхэн маань бид бүгдийг ойлгож, бид бүгдийг бас одоо хүндэтгэж, бид бүгд маань та бүхэдээ бас хүндэтгэж байгаа. Бид бүгдийг бас ойлгож энэ асуудлыг одоо эргээр хүлээж аваарай гэж гуйж байна, өсөж байна. Анхныхаа бие даасан тоглолтыг хийх гэж байгаа. Бас тэгээд сэтгэл санааны хувьд өгөөд одоо манай гэр бүлийн хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд маш хэцүү байгаа. Тэгээд одоо 5 сарын 2-нд UB Pulse-ийн концерт их танхимд бүгдээрээ сайхан уулзцгаая. Тоглолтын плед авсан хүмүүс маань яг тэр авсан плед дээр UB Pulse-ийн концерт их танхимд ирж тоглолтоо үзэх тийм боломжтой байгаа. Тоглолтын бэлтгэл ажил хангагдчихсан. Дээр нь 2400 пледнээс 2200 борлогдчихсан байтал тоглолт болох өдөр ийхүү зохион байгуулах боломжгүй болсон тайлбарыг бүхий өргөнөөс тэдэнд өгчээ. Нийтийн уран бүтээлчид бүхий өргөнд тоглолт зохион байгуулахдаа 3 сая төгрөгийн төлбөр өгч, дээр нь тайз гэрэлтүүлгийн компани давхар түрээсэлдэг байна. Тоглолт хойшилж өөр газар болохоос шалтгаалаад эдийн засаг сэтгэл санаагаараа хохирч байгааг тэд мөн хэлж байсан юм а. Мөн 5 дугаар сарын 7-нд болох байсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганы дуучин Дэгчин Жавын тоглолт мөн 5 дугаар сарын 7-нд UB Pulse зохион байгуулалт харуулжээ.